Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын болон салбарын үйл ажиллагааг сурталчлах мэрэгжлийн болон мэрэгсэн нэгтлэн бодогч санхүүчдийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх, тэднийг чадваржуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт сангийн яам, Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын ховд салбар, Ховд аймгийн засаг даргын тамгын газар, санхүү төрийн сангийн хилтэс, тогтвортой амжиргаа 3 төсөлтэй хамтран мэрэгжлийн тасралтгүй хөгжил сэдвүүдэд баруун бүсийн зөвлөгөөнийг ховд хотноо зохион байгууллаа. За энэ зөвлөгөөний гол онцлог бол саяхан болж өнгөрсөн бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны улсын 6 дугаар зөвлөгөөний хүрээнд нэгтлэн бодогчдыг мэрэгжлэр нь байх уу байхгүй юу гэдэг талаар нэгдсэн хариулт өгсөн. Өөрөөр хэлбэл нэгтлэн бодогчдод маань бүртгэгчийн үүрэг гүйцэтгэдэг ийм ажил мэрэгжил байсан бол энэ маань автоматжтаад одоо орчин үед бол нэгтлэн бодох бүртгэл стратегийн зөвлөгчийн байр суурьнд очсон. Үүнийг бол одоо зөвлөгөөнд оролцогчдод санал нэгтээ нэгс шийдэлд хүрсэн. Тэгэхээр энэ хүрээнд за мөн нэгтлэн бодох бүртгэл маань ил тод бүтээмжтэй, үр ашигтай байгаа тохиолдолд авилгагүй, ард иргэдэн төр засагтаа ихтэй эдийн засгийн таатай хөрсөөр болсон ийм нөхцөл бүрддэг юм байна гэдгийг бол бас мөн зөвлөгөөний оролцогч маань дуу нэгтэй хүлээмжж орж зөвлөмжөөр гаргасан байгаа. Тэгэхээр эдгээр асуудлуудын хүрээнд бид бүхэн нэгтлэн бодогчтойгоо одоо тэр шинэ соргог мэдээлэлээр хангах, сүүлийн soft skill-үүд болон мэргэжлийн чиг хандлагуудын талаар хичээл сургалтыг бол олгох зорилгоор энэ Ховд аймагт баруун 5 аймгийнхаа мэргэжлийн болон мэргэсэн нэгтлэн бодогчдын зөвлөгөөнийг бол зохион байгуулж байна. Тэгэхээр энэ зөвлөгөөний хүрээнд орон нутагтаа зохион байгуулагдсанараа бол тэдгээрийн цаг мөнгийг хэмнэхтэй, хөрөн мөнгийг хэмнэх гэсэн олон талын ач холбогдолтой за мөн саяхан болж өнгөрсөн улсын зөвлөгөөний хүрээнд хэлцэгдсэн мэргэжлийн чиг хандлагуудыг бол бид нар орон нутагт нь дамжуулж хүргэж байгаагаараа сонсох гэж хэлж болно. Энэ семинар зөвлөгөөнийг Ховд аймгийн засаг дарга түүний тамгын газраас засаг даргын 2016-аас 2020 онд үйл ажиллагааны хөтөлбөртөө дэвшүүлсэн бүртгэл санхүүгийн ажилтнуудын чадварыг дэвшлүүлж аймгийн хэмжээнд бүртгэл санхүүгийн үйл ажиллагааг тогтмолжуулан хөгжлийн төшөө болгож, тулгуур болгож үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөөгөө нийцсэн үйл ажиллагаа учраас санхүү бүртгэлийн ажилтнуудын мэдлэг боловсролыг дэвшлүүлэх шинэ мэдээлэл олох зорилгоор хамтран зохион байгуулж ажиллаж байна. Зөвлөгөөнд Ховд, Увс, Завхан, Говьалтай, Баян Үлгийн аймгийн 250 гаруй нэгтлэн бодогчид оролцож, онол арга зүйн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхээс гадна санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, үр ашигтай төсвийн нээлттэй бодлогыг иргэдэд хүргэх үйл ажиллагааныхаа талаарх туршилгаа хуваалцаж байна. Зөвлөгөөнд оролцогчдод Монголын мэргэсэн нэгтлэн бодогчдын институтын гүйцэтгэх захирал нацагдорж, сангийн яамны нэгтлэн бодох бүртгэлийн газрын дарга Чимэд Сүрнээр аргалуулсан ажлын хэсэг холбогдох хууль тогтоомж, нэгтлэн бодох бүртгэлийн мэргэжлийн орчин үеийн чиг хандлага төрөөс баримталж байгаа бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгч байна. Энэ мэргэжлийн хувьд бол нэлээд хэдэн одоо голлох өөрчлөлтийг авчирж байгаа хүчин зүйлүүд бол байна. За тухайлбал одоо олон нийтийн хүлээлт байна. Өөрөлдөл одоо төрийн за одоо юу гэдэг хөрөнгө оруулагч нар, ажилчид, хувьцаа эзэмших хэмжлэн энэ олон хүмүүс бол энэ мэргэжлийн хүмүүсээс айгүй их юм хүлээж байна. Зөвхөн өнгөрсөн одоо үйл явдлын тайлан мэдээг талаар мэдээлэл авахаас гадна энээс илүү одоо санхүүгийн үзүүлэлтээс гадна санхүүгийн бус үзүүлэлтүүдийн талаарх мэдээлэл, хэтийн төлөв, ирээдүйн талаарх хэмжлэн одоо тэр байгууллагын засаглалын талаарх хэмжлэн олон мэдээллийг цогц байдлаар харах юм хүлээлт бол энэ мэргэжлийг өөрчлөхөд томоохон хүчин зүйл болж байна. Хоёрдугаарт нь энэ даяарчлалын асуудал байна. Өөрөөр хэлбэл одоо энэ мэргэжлийн салбар энэ эдийн засгийн чиглэлд бол одоо хил хязгаар гэж бол үгүй боллоо. Одоо бизнес эрхэлж байгаа хүн зөвхөн одоо Монгол бизнесээс гадна бусад оронд бол бизнес эрхэлдэг болж байна. Үүнтэй зэрэгцээд энэ даяарчлалтай холбоотой хууль 4 журмын одоо энэ зохицуулалт бол энэ мэргэжлийг өөрчлөхөд их томоохон түлхэц болж байна. За 3 дугаар хүчин зүйл нь бол энэ дижитал технологийн асуудал байна. Тэгээд дижитал технологи суурилсан. Өөрөөр хэлбэл хүн өнөөдөр одоо нэгтлэн бодлогын чиглэлээр бол одоо юу гэдэг маягт зураад санхүүгийн тайлан гаргаа явуулдаг энэ асуудал бол үжээ байхгүй болоод технологид суурилсан одоо энэ бүртгэл тооцооны асуудлууд яригдж байна. Хүн ажлын заавал одоо ажлын байран дээр хийх шаардлагагүйгээр энэ тайлан тооцоо мэдээг хаанаас бэлтгэж болж байна? Хэрэглэгчид нар маань тийм үү? Зөвхөн одоо интернеттэй байх орчинд бол гар утснаас ч гэсэн тэр байгууллагын талаарх мэдээллүүдийг ингээд авч болсон энэ их томоохон өөрчлөлтүүд бол энэ мэргэжлийг араа өөр төвшөнд одоо ажиллах шаардлагатай гэдгийг бол хэлж байгаа. Тэгэхээр бид нар энэ талаараа энэ өөрчлөлтүүд дээр
Монгол улсын төрийн бодлого ямар байхын, ихтэй сургуулиуд нь хөтөлбөрөө яаж бэлтгэж энэ мэрэгчлээ бэлтгэхийн, энэ одоо мэрэгжлийн хэлбэрчдийн институт хэмжлэгийн энэ мэрэгжлийн байгууллагууд нь энэ хүмүүсээ цааш тасралтгүй яаж хөгжүүлж явбал дэлхийн нийтэд хуулийн нийцүүлж ажиллах вэ гэдэг талаар өөрсдийнхөө гаргасан бодлого чиглэлийг одоо ингээд танилцуулах зорилготой ярьж байна. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт болон аймгийн салбар байгууллага нь жил бүр гишүүдийнхээ мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Энэ ажлын хүрээнд баруун бүсийн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байгаагаараа бас нэг онцлогтой юм. Ховд аймаг гэхэд 120 гаруй мэрэгсэн нэгтлэнтэй 850 гаруй бүртгэл санхүү эдийн засгийн ажилтнуудтай. Тэдний 100 гаруй нь энэ удаагийн зөвлөгөөнд оролцож мэдлэг ур чадвараа нэмэгдүүлж байгаа юм. 1996 онд анх байгуулагдсанаас хойш одоо 23 жилийн хугацаанд 107 мэрэгсэн нэгтлэн бодогчтой болсон. Энээс одоо өнөөдөр аймаг орон нутгад 80 мэрэгсэн нэгтлэн бодогч одоо ажиллаж амьдарч байна. Бид ер нь бол манай мэрэгсэн нэгтлэн бодогч нар мэрэгжлийн тасралтгүй хөгжлийг олдож жилдээ бол 40 гэрээ цагийг бол гүйцээдэг. Тэгэд ер нь манай Монгол мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын ховд салбар бол зөвхөн мэрэгсэн төдийгүй аймгийн нийт мэрэгжлийн нэгтлэнгуудаа одоо жил болгон сургалт зохион байгуулж тэднийг чадваржуулж мэрэгшүүлэх ажлуудыг бол өргөн хүрээтэй зохион байгуулалтын нэг нь энэ ажил зохион байгуулагч байна. Мэргэжлийн тасралтгүй хөгжил сэдвүүтэй баруун бүсийн зөвлөгөөнд оролцогчдод маргааш буюу 10 дугаар сарын 13-ны өдөр Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтын ховд салбарын үйл ажиллагаатай танилцах мод тарих ажилд оролцсноор энэ удаагийн зөвлөгөө өндөрлөх юм а.